Энэ банк улс төр хоёр бол тусдаа байх ёстой хоёр институт л дээ. Тэгвэл хөгжлийн банк бол арилжааны банк биш, тусдаа хуультай. Хөгжлийн банкны хуулийн 4-ийн 1-р заалтын дагуу бол хөгжлийн банк улсын хурлын хаврын чуулганаар баталсан жагсаалтын дагуу улс орны хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх тусгай чиг үүрэгтэй төрийн өмчийн хууль этгээд гэж хуулжсан байна. Тэгэхээр энэ улсын хурлын хаврын чуулганаар батлагдаагүй өөрөө бие даагаад энэ хуулийг зөрчөөд олгоцсон зээл хэдэн хувь нь ямар зээл байгаа юм бэ? Нэг дэх асуулт. Ингүүл энэ хууль зөрчсөн 4-1-р заалтыг зөрчөөд олгоцсон зээл ямар хэмжээтэй яаж олгоцсон байгаа вэ? Хоёрдугаарт нь хөгжлийн банкны тухай хуулийн 13-ийн 1 баха хөгжлийн банкны удирдлага зохион байгуулалтын хувьд энэ улс төрөөс засгийн газраас их хурлаас хараа тус байлгахын тулд олон улсын нээлттэй тендерээр гүйцэтгэх удирдлагыг нь сонгон шалгаруулж томилноо. Тэрний 50-аас доошгүй хувийн иргэн нь бол Монгол улсын иргэн байна. Ийм хараа тус удирдлага тэр sovereign wealth fund-ууд энэ байгаа тэр олон улсын чихийн дагуу нэг ийм хууль гаргасан юм шиг байна. Энэ хуулийг сүүлийн 4-5 жил мөрдсөн үү? Улс төрийн томилгоо хийгээд улс төр пракс бүлгэрээ энэ зээл хуулиудыг хуваагаад авцсан юм уу? Хэрвээ энэ хуулийн дагуу томилогдоогүй энэ хууль зөрчигдсөн бол хууль зүйн энэ 13 бүх энэ засаглалын шалтгаан чинь энэ бүх муу зээл юмны шалтгаан чинь энэ хуулийн заалттай холбогдно. Энэ хууль зөрчигдсөн бол засгийн газар ямар арга хэмжээ авч байгаа? Миний мэдж байгаагаар олон улсын нээлттэй тендер зарлаад Солонгосын чөлөө удирдлагын баг ажиллаж ирснийг хөөж явуулаад ингээд улс төрийн томилгоо хийгээд ингээд бужигнуулсан. Энэ асуудлыг тодруулж өгөөч. За нээлттэй хэлж байгаа учраас бус асуудлыг бол дэлгэрэнгүй асуушгүй. Гэхдээ энэ 105 сая доллар за энэ Винеш эконом банк, олон улсын хөрөнгө оруулалтын банк чинь манайх гишүүн байгаа. За энэ BTB капиталуудын одоо татагдж яг нь танах бол депозит хадгалан татдаг институт биш учраас гадаад нэр хүндийн хувьд бол энэ гадаад мэдэн дээр анхаарах хэрэгтэй байх. Энэ тогтоол батлагдах юм бол сайн мэдээ болж очино. Танаа активын үнэлгээг хэн хийсэн юм бэ? Активын үнэлгээг хөндлөнгийн хяналтын байгууллага бодиттой хийжиж танаа өөрийн ерөнхий хөрөлцөөний ч үзүүлэлтийн бодиттой үр дүн гарнаа. 1 их 80 юм уу, 2 их 80 юм уу, 500 сая төгрөг юм уу бид нар мэдэхгүй. Активын үнэлгээг ямар хөндлөнгийн хяналтын байгууллагаар юм уу хэн хийсэн бэ? Тэгээд тэр активыг чинь тэр 13.8% байна уу, 5% байна уу, чанаргүй хугацаа хэтэрсэн гэдэг үндслүүдийг зөвхөн Монгол банкны шалгуур үзүүлэлтээр тогтоосон уу, олон улсын валютын сангийн тавьж байгаа шаардлагын дагуу тогтоосон уу? Энэ активынхаа үнэлгээний хэн хийсэн яг аль зэрэг бодиттой ингэдэг гаргаж өгч. За дөрөвдүгээрт нь тэр хөгжлийн банкны ас олгосон улсын төсвийн зориулттай санхүүжилтүүд зам барилга барьсан байх юм байна. Чингис бондын 1.5 тэрбум доллар. За энэ 17 он төлөх 580 сая доллар бол танах төлний яаж төлөх юм? Тэр Худалдаа хөгжлийн банкны бонд 500 сая доллар Мятийн Америкийн нэгдсэн улсаас авсан зээл 121.4 сая долларын баталгаануудаа танах яах гэж байгаа вэ? За Чингис бонд, Дим Сам бонд, Мазала бонд, Кредит Суисийн хамтарсан зээлүүд тэр 1.5 тэрбум долларын тэр евро бонд, Самура бонд, Хятадын хөгжлийн банкны зээлүүд энийг 4.5 тэрбум долларын их хөвсүүрүүд дээр рестракшн өрийн бүтцийн За зандар чатраг гишүүнээс асуулт хариулъя. Чойрсрон. За зандар чатраг гишүүнээс асуултанд хариулъя. Хөгжлийн банк 2016 оны 11 сарын байдлаар 5.9 их 80 төгрөгийн зээл олгосон. Тэр хөгжлийн банкны тухай хуулиар хөгжлийн банкар санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийг улсын хурлын хаврын чуулганаар батална гэсэн энэ заалтыг 2011 онд байгуулагдсанаас дараагийн жил нэг удаа батлуулаад түүнээс хойш өнгөрсөн шинжлэлийн шийдлийн засгийн газрын үед бол их хурлаар батлуулгаар шууд засаг дээрээ шийдээд явуулсан юм байна лээ. Заримыг нь хөгжлийн банкны туу зөөрөө шийдсэн. Энэ хууль зөрчигдсөн гэсэн үг. Яг нарийн тоог нь бол ажлын хэсгийнх нь нэмээд хэлээрэй. За энэ олон улсын нээлттэй тендер захирлын удирдлагын багийг сонгож шалгаруулна гэсэн ийм зүйлд байгаа. Энэ талаар засгийн газрын хэрэглэх газар
тодорхой хариулт өгөх байх. Би сангийн сайдын хувьд бол энэ олон улсын нээлттэй тендер зарлагдсан гэж ойлгосон. Тэр сонгон шалгаруулалтаар одоогийн удирдлага томилогдсон гэсэн юм мэдээлэлтэй байгаа. За энэ активын үнэлгээ хэн хийсэн талаар ажлын хэсэгт нэмээд хариулъя. Энэ 580 сая доллар Худалдаа хөгжлийн банкны 500 сая доллар мяатын гаргасан баталгаа гэх мэт зүйлүүд байгаа. Яг тулцсан сэдв бол 17 оны 3 сарын 21-нд энэ хөгжлийн банк 580 сая долларын бондыг эргэн төлөх ийм үүрэг хүлээсэн байгаа. Энэ засгийн газрын баталгаатай. Энэ дээр бол засгийн газар хөгжлийн банк хамтраад их хөлсрөө татаад явах олон улсын валютын сантай хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд, хэлэлцээрийн хүрээнд энэ тоог оруулаад бид нэр тооцоод явж байгаа. 3 эх оны 1-р 1 сарын дундуур бид нэр таавагд валютын сангийн хөтөлбөрийн хэлэлцээрийн үр дүнгийн талаар явцын талаар мэдээлэл хийе. Энэ Худалдаа хөгжлийн банкны 500 сая долларын баталгаа бол 2019 оноос төгсгөл 2020 оног эргэн төлөгдөх байгаа. Засгийн газар баталгааг гаргацсан. Мяатыгч маа ялгаагүй 2018 оны дундуур бол эргэн төлөгдөх баталгаа гаргацсан байгаа. Энэ хооронд валютын сантай хийх хэлэлцээр хөтөлбөр нөхцөлд энэ гадаад зээлийн эргэн төлөлтүүдийг тооцсон. Нийтдээ бол 5.6 их найд төгрөгийн хөнгөлтэй хөөсөр шаардлагатай гэдэг ийм зүйлийг валютын сангаас засгийн газар Монгол банкнд тавьж байгаа. Энэ хөнгөлтэй хөөсөрүүдийг шийдэх талаар валютын сантай хэлэлцээр хийгээд гадаад дотоодын улс орнуудтай хэлэлцээр хийж байгаа учраас одоо нийтэд мэдээлэх бололцоогүй байна. Улсын их хурлын гишүүдэд эх оны 1-р сарын дундуур ихэд бид нар хэлэлцээрийн талаар нэмэлт мэдээлэл өгье. Ажлын хэсэгтэр актив үнэлгээ хийсэн талаар нэмэлт мэдээлэл өгнө. За мэдчилгээ дэвшүүлье. Жаахан хүлээж Ерөнхий сайд Эрдэнэтийн урилгаар Сэлэнг аймгийн Мандал сумын Мишель цэцэрлэг амт олон чуулганы ажиллагаатай танилцж байна. Аз жаргал сайн сайхныг хүсье. Шинэ жилээ сайхан тэмдэглээрэй. За тэр эндрийн микрофон өгөөч. Хөгжлийн банкны санхүүгийн тайланд Deloitte компани 2016 оны хагасчлалын байдлаар аудит хийсэн байгаа. За Гамболд гишүүнээс. Зандаж чатар гишүүн тодруулъя. Та нарын асуултын 1, 2 гэж бичиж аваад яг алгаслагүй хариулж зарим нь дутуу хариулдаг. За. За энэ их тодорхой хариулт нэгсээ. Нэгдүгээрт нь тэр 4.1-ийг зөрчөөд олгосон зээлийн тоо хэмжээ. Тэр ямар зээлүүд гэдгийг бид нар гаргаж өгөөч. Хоёрдугаарт нь дээр 19.1-ийг зөрчөөд тэр өмнөх удирдлагуудыг 19.1-ийг хөгжлийн банкны тухай хуулийн 19.1-ийн дагуу томилсон юм уу? За та бүхэн ч гэсэн одоо томилогдсон бол цаашдаа энэ банкны засаглалын асуудлыг шийдэхгүй юм хараат байдал улс төрийн нөлөөтэй байх юм бол тэр банк хичнээн дахин хөрөнгөжүүлээд одоо 1 их найд нэмж олгооч гэсэн ахаал тэр байдал үргэлжлэнэ. Савны уу тонгорхой бол энэ дээр таамс хараат ус засаглал энэ банкыг мэрэгжлийнх нь улс төрийн нөлөөгүйгээр удирдах зээл олголт бүх хэмжээний явна гэсэн баталгаа нь юу байгаа юм бэ таав. За 3 дугаар тэр активын үнэлгээг гэж шүү дээ. Би зүгээр аудит хийсэн тухай яригдаагүй. Активын үнэлгээ хийсэн. За хариулъя. Нэрээ хэлээд хариул. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Батбаяр. За засгийн газар томилогдсон ажлын хэсгийн шалгалтын тайланд дурдсан байгаа. Энэ хөгжлийн банкнаас өмнө олгосон зээлүүд улсын их хурлын хууль заасны дагуу үндсэндээ бол олгогдсон зээлүүдийн 90% нь их хурлын хаврын чуулганаар батлагдсан байх ёстой гэдэг тэр шалгуур заалтыг бол хангаагүйгээр олгоцсон гэж тайланд гарсан байсан. За дараагийн асуулт нь тэр аудиттай хамт манай энэ зээлүүдийн чанар актив үнэлгээг бол давхар хийгээд явсан байгаа. Тэгээд актив үнэлгээг давхар хийгээд тодорхой зөвлөмжүүд өгсөн. Энэ зөвлөмжүүдийн дагуу бид нар
энэ сангийнхаа активийнхаа үнэлгээ дахиад сан байгуулах асуудлаа олон улсын санхүүгийн тайлбарлалын стандартын дагуу хийгээд одоо нь 2016 оны жилийн эцсийн тайландаа тусгаад явахаар ажиллаж байгаа.